Магадлал математик статистик үндсэн ойлголт өгөх видео лекцийг цовруул байдлаар хүргэж байна. Манай хичээл тархалтын параметрын үнэлэлт гэсэн бүлэг сэдв дотор яваа билээ. Бид өмнөх хичээлээр моментын аргыг үзсэн. Моментын арга хэдий хэлбэр томьёололтой энгийн арга боловч тархалт бүр дээр тохирох универсал арга биш юм. Тухайлбал моментын аргыг кошин тархалтын параметрыг үнэлэхэд ашиглах боломжгүй. Үүнийг харуулахын тулд эхлээд кошин тархалттай танилцъя. Слайд дээр кошин тархалттай холбогдох бодлого харагдаж байна. Ингээд уг бодлогыг бодож кошин тархалтыг олъё. Хүү хит балчир бас туршлагагүй тул бөмбөгийг хаа хамаагүй өшгөлнө гэсэн билээ. Энэ нь угтаа бөмбөгний өнхрөх чиглэлийг тодорхойлох уу хувьсгчийг жигд тархалттай гэх үндслэл болох юм. Уу хувьсгчийн утгыг зурагт үзүүлсэн байдлаар тооцъё. Тэгвэл уу хувьсгч хасах 2-ны фигээс нэмэх 2-ны фи завсарт жигд тархалттай болно. Харин аавын гүүх зайгаар тодорхойлогдох x хувьсгч нь бөмбөгийн өнхрөх чигээс хамаарах тул үүнийг уу хувьсгчийн хувиргалт гэж үзнэ. Мөн x нь гамма зайнаас хамаарна. Тэгэхээр гамма бол кошин тархалтын параметр юм. Бодлогыг дараагийн слайд дээр үргэлжлүүлчихье. Бодлогын даалгаварт аавын гүүх зайн тархалтыг ол гэсэн билээ. Харин бид тус зайг x гэж тэмдэглэсэн. Ингээд тус хувьсгчийн тархалтын функцийг олъё. Бодлогыг слайдын голоос эхэлж харна уу. Эхлээд x хувьсгчийн тархалтын функцийг тодорхойлолтоор нь x хувьсгч аргумент x-ээс бага байх магадлал гэж бичлээ. Дараа нь x хувьсгчийг тархалт нь мэдэгдэх уу хувьсгчээр илэрхийлснээ орлуулав. Эндээс уу хувьсгчийг x аргументын аргтангансаар илэрхийлж болно. Ингээд харуул уу хувьсгчийн тархалтын функцийн илэрхийлэл байгаа биз. Гэхдээ аргумент нь аргтангас бүхий илэрхийлэл байна. Уу хувьсгчийг жигд тархалттай болох тухай өмнөх слайд дээр дурдсан билээ. Энэхүү слайдийнхэнд уу хувьсгчийн тархалтын функцийн илэрхийллийг олж бичсэн. Түүнийг үндсэн бодолттой аваачиж аргументын оронд аргтангас бүхий утгаа орлуулснаар x хувьсгчийн тархалтын функцийн илэрхийлэл олдно. Слайдын сүүлийн хэсгийг харахтаа тархалтын функцийн уламжлал нь нэгтийн функцтэй тэнцүү байдгийг санаарай. Ийхүү кошин тархалтын нэгтийн функцийг оллоо. Сая олсон кошин тархалтын нэгтийн функцийг бүтнээр нь буюу байршлын параметр бүхий хэлбэрээр нь бичиж харуулав. Байршлын параметр нь угтаа координат ихийг хаана авах вэ гэдэгтэй л адил утга агуулгатай тул жишээ болгохын өгүүлбэрт тусгаж оруулаагүй билээ. Байршлын параметрын нөлөөг зураг дээрээс тодорхой харж болно. Эндээс кошин тархалтын параметрын хэлбэрт зөвхөн масштабын параметр дангаараа нөлөөтэй болохыг ажиглаж болно. Кошин тархалтын онцлогчтой зарим чанар болон хэрэглээг дурдлаа. Нэгдүгээр чанар бол бидний хийсэн бодолтоос шууд харагдана. Хоёрдугаар чанар нь кошин тархалттай хувьсгчийн шугамаа хувиргалт эргээд кошин тархалттай болохыг хэлж байна. Гуравдугаарт кошин тархалттай сансрын хувьсгчийн уруу эргээд кошин тархалттай байна. Дөрөвдүгээрт стандарт хэвийн тархалттай хамааралгүй хувьсгчдын харьцаа стандарт кошин тархалттай болохыг дурдав. Сүүлийн хоёр чанарыг харуул кошин тархалттай хувьсгч маш их, бүр хит их утга авах өндөр боломжтой гэсэн төсөөлөл төрж байна. Яагад гэвэл 3 дугаар чанарын хувьд бутархан хуваарьт буй x хувьсгчийн байршлын параметр тэгтээ тэнцүү байгаа тул тус хувьсгч тэгд ойролцоо утга авах өндөр магадлалтай юм. 4 дугаар чанарын хувьд ч бас адил төстэй байна. Бутархан хуваарьт буй y хувьсгчийн дунд чинь тэгтээ тэнцүү байгаа тул тус хувьсгч тэгд ойролцоо утгуудыг авах өндөр магадлалтай. Ингээд тоог тэгд ойр тоонд хуваахад хичнээн л бол хичнээн өндөр утга гарна. Тэгэхээр кошин тархалтын сүүлийн утгууд харьцангуй өндөр магадлалтай юм. Иймэрхүү тархалтыг өргөн сүлтэй гэдэг хэмээн өмнө үзэж байснаа санана уу. Кошин тархалтыг цацрагийн тархалт, цагуурын онцгой үзэгдлүүд, эргэлдэж буй биетийн ажиглагдах байдал зэргийг судлахад ашигладаг. Одоо кошин тархалттай сансрын хувьсгчийн математик дундаж ямар байхыг сонирхож үзье. Үүнийг өмнөх жишээтэй холбоё гэвэл хүүгийн аав дунджаар хэр зайд гүүх вэ гэсэн асуулт тавьж болно. Ингээд тус тархалтын математик дунджийг бодож үзтэл хязгааргүйгээс асхан хязгааргүй буюу тодорхойгүй үр дүнд хүрч байна. Кошин тархалтын математик дундаж төдийгүй дундаж квадрат хазаалт зэрэг бусад моментууд нь ч тодорхойгүй байдаг. Иймд бас момент үүсгэж функцэн ч оршин байдаггүй. Иймээс кошин тархалтын параметрыг үнэлэхэд моментын арга хэрэглэх боломжгүй юм. Тэгэхээр тус тархалтын параметрыг хэрхэн яаж үнэлэх вэ гэсэн асуулт урган гарна. Хариултыг нь бид мэднэ. Тэр бол өмнөх хичээлдэр дурдж байсан хамгийн хүннээ өвөхийн арга юм. Дараагийн хэсэгт тус аргын талаар үзнэ. Хамгийн хүннээ өвөхийн үнэлэлтийг үзэхийн тулд эхлээд үннээ өвөхийн функцтэй танилцах шаардлагатай. Тус функцийг төөрийн хувьд авч үзэх бөгөөд төөрийн элементүүдийг харгалзах сансархуй хувьсгчийн тархалт их олонлогийн нэгтийн функцэд орлуулж үржүүлэх байдлаар зохиодог. Одоо слайдын төгсгөл буй хамгийн хүннээ өвөхийн үнэлэлтийн тодорхойлолтод анхаарлаа хандуулно. Үннээ өвөхийн функцийг хамгийн хутганд хүргэх параметр утгыг хамгийн хүннээ өвөхийн үнэлэлт гэдэг. Тэгэхээр тархалтын параметрын хамгийн хүннээ өвөхийн үнэлэлт олох нь угтаа функцийн максимумын цэг олох явдал ажээ. Өмнөх хэсэгт моментын аргаар үнэлэх гэж чадаагүй кошин тархалтын масштабын параметрыг хамгийн хүннээ өвөхийн аргаар үнэлэхээр оролдож үзье. Хамгийн хүннээ өвөхийн үнэлэлт байгуулахад шаардлагатай үннээ өвөхийн функц зохиохын тулд бидэнд тархалтын нягт хэрэгтэй билээ.
Иймд слайдынханд кошин тархалтын нэгтийн функцийг бичлээ. Улмаар параметр үнэлэхэд шаардлагатай статистик мэдээллийг агуулгах сансруу төвөр авсан гэе. Ингээд үнийн хувь бүхий функцийн тодорхойлтын дагуу гамма масштабын параметр бүхий кошин тархалт ба x1 гэх мэтлийн xn төвөрт харгалзах үнийн хувь бүхий функцийг бичв. Слайдын төгсгөл кошин тархалттай мянган ширхэг сансруу утга буюу статистик төвөрийг хуурмаг сансруутай ашигласан симуляцийн аргаар гарган авах програмын их кодыг R хэлээр бичсэн нь харагдаж байна. Юуны өмнө слайд ихэнд буй санамжийг анхаарна уу? Үүний дагуу бид логарифм үнийн хувь бүхий функцийг максимумчлах болно. Логарифм авснаар нэгтийн функцүүдийн үржүүр нь нийлбэр хэлбэртэй болох тул уламжлал авахд хялбар болно. Ингээд логарифм үнийн хувь бүхий функцээс гамма параметраар уламжлал авч тэгтээ тэнцвүүлэн экстремумын нөхцөл бичв. Одоо бид энэхүү нөхцөлийг хангах гамма параметрын утгыг олох ёстой. Бодолтыг дараагийн слайд дээр үргэлжлүүлье. Өмнөх слайдын төгсгөл буй нөхцөлийг энэхүү слайдын эхэнд буй байдлаар бичиж болно. Түрүүнд дурдсанчлан энэхүү тэгшдэглийг хангах гамма параметрын утгыг олох ёстой билээ. Гэтэл тус тэгшдэглээс гамма ил олдохооргүй байна. Иймд түүнийг тоон аргаар олъё. Слайдын төгсгөлд тоон аргаар хийх бодолтод чухал шаардлагатай үр дүн болох гамма максимумчлагчийн утгын дээд ба доод цагийг олж тогтоосноо бичв. Бодолтын төгсгөлийг дараагийн слайд дээр бүтнээр нь үзье. Нэгэнд тоон арга хэрэглэх болсон тул логарифм үнийн хувь бүхий функцийг түүний хувьсгч болох гамма параметрээр шууд максимумчлээ. Үүнд R програмын optimize функц ашиглалаа. Тус функц F аргументаар экстремумыг нь олох функцээ дамжуулна. Функцийг максимумчлах шаардлагатай тул максимум аргументаар түрүү утга дамжуулна. Мөн F функц аргументын доод болон дээд хөлийг зохиох аргументуудыг нь ашиглаж заав. Эдгээр хөлийг бид өмнөх слайд дээр олж тэмдэглэсэн билээ. Харин кодын сүүлийн мөр нь F функцийн x болон n аргументад нэр зан утга дамжуулах үүрэгтэй юм. Ингээд тус тушаалын тусламжтай гамма параметрын хамгийн хүнөө бүхий үнэлтийг 10,086 гэж олов. Энэ нь анх авсан 10 гэсэн утгаас ердөө 100-ны орноос эхэлж ялгарч байна. Тархалт бүрийн параметрын хамгийн хүнөө бүхий үнэлэлт үүн шиг төвөгтэй байдлаар олдохгүй. Заримийнх нь бүр хэлбархан ч олдох тохиолдол бий. Хамгийн хүнөө бүхий арга болон моментын арга нь тархалтын параметр үнэлэх сонгодог аргууд болох тухай өмнөх хичээлдэр дурдж байсан. Харин одоо үргэлжлүүлээд параметр үнэлэлтийн орчин үеийн хандлага болох Bayes-ийн үнэлэлтийг авч үзье. Одоо Bayes-ийн зарчмыг тархалтын параметр үнэлэхэд хэрхэн ашиглахыг үзье. Эхлээд өмнө үзэж байсан Bayes-ийн зарчмаа сэргээн сануулъя. Bayes-ийн томьёог хувьсгчдын холбоо хамаарлын уялдаа холбооны эсрэг чиглэлтэй нөхцөлд нэгтгэх хувьсгчдын холбоо хамаарлынхын зөв чиглэлийнхэн дагуух хэлбэр шилжүүлэхэд ашигладаг. Жишээ болгон спам мэйл таних бодлого авч үзье. Мэйл спам мөн эсгийг түүнд агуулгадах үгсийн тархалтад үндэслэж тогтоох зорилго тавья. Хүний хувьд энэ хялбар боловч машины хувьд хүнд юм. Гэвч мэйлийг спам эсгийг тогтооход машин ашиглахаас өөр аргагүй билээ. Ингээд асуудлыг машин сургалтын загвар зохиох талаас авч үзье. Тэгвэл эхлээд хэсэг мэйл авч спам эсгийг нь хүний оролцоотой тогтооно. Өөрөөр хэлбэл машин сургалтын өгөгдөл бэлдэнэ. Ингэснээр спам мэйл дэх үгс ямар тархалттай, спам биш бол ямар тархалттай байх нь машины хувьд тодорхой болно. Одоо машин шинээр ирсэн мэйлийг түүнд агуулгадах үгсээс хамааруулж спам эсгийг тогтоохдоо Bayes-ийн томьёо ашиглаж мэйл дэх үгсийг нэгэнд тогтоогдсон спам ба спам биш мэйл дэх үгсийн тархалтын зүгээс авч үзнэ. Иймээс Bayes-ийн зарчим ашигласнаар уг яригтай асуудал шийдэгдэнэ. Bayes-ийн зарчмыг онол болон практикт энэ мэтчлэн өргөн ашигладаг. Өмнө үтсэн сонгодог үнэлэлтүүдийн хувьд параметрыг тогтмол гэж тооцож байсан. Харин Bayes-ийн үнэлэлтийн хувьд параметрыг сансруу хэсэгч байх тохиолдлыг авч үздэг. Параметрыг яагаад сансруу хэсэгч гэж асуудлыг улам хөндрүүлж байгаа шалтгааныг слайд дээрх зураг ашиглаж тайлбарлая. Зураг дээр тархалтын параметр үнэлэх схемийг харуулав. Өмнө үтсэнчлэн параметр үнэлэхийн тулд төвөр авдаг. Төврийг хэрэгжүүлж параметрын тухай мэдээлэлд агуулсан өгөгдөл гаргаж авах арга зам бол туршилт явуулах явдал юм. Туршилт бол ажиглалт хэмжилт гэх мэтчлэн тодорхой болгох ямар нэг үйлдэл юм. Үүний дараа үнэлэлтэд ашиглаж гаргаа авсан өгөгдлөөс параметр утгыг олдог. Гэвч туршилтын үеэр хэмжилтийн алдаа хөндлөнгийн нөлөөнөөс болж параметр үнэлэгдсэн утга нь жинхэнэ утгаас ялгаатай байдаг. Хөндлөнгийн нөлөөг зайлуулах тухай ярьж болох ч гэлээ тэр нь бүрэн боломжтой биш юм. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн нөлөө нь тухайн зүйлийнхээ мөн чанар мэт салшгүй зүйл болсон байх нь түгээмэл юм. Иймээс параметрыг сансруу хэсэг шинж чанартай гэж үзэх болсон. Иймээс параметрын сансруу хэсэгч юм бол түүнийг судлахын тулд тархалтыг нь авч үзэх шаардлагатай. Ахин хэлэхэд түүнийг судлах ганц барьсан төвөр билээ. Иймд параметрын тархалтыг төврөөс хамаарсан байдлаар авч үздэг. Мөн сансруу хэсэгч гэж үзэж буй параметрыг том тета үсгээр, харин түүний нэгтийн функцийн аргументыг жижиг тета үсгээр тус ялгаж тэмдэглэе. Өмнөх слайдын тайлбарт хэлсэнчлэн тета параметрыг x төврөөс хамааруулж судална. Гэтэл x төвөр нь өөрөө тета параметраас хамаарах тул энэ чигээр нь судлахад хүнд юм. Иймд x төврийн нөхцөл дэх тета параметрын тархалтыг Bayes-ийн зарчмын тусламжтай судалдаг. Bayes-ийн зарчим ашигласнаар эдгээр хувьсгчдийн холбоо хамаарлын эсрэг болцоход байгаа нөхцөлд тархалтыг логик уялдааныхан дагуух хэлбэрт шилжүүлж чадна. Үүнийг слайдын голд томьёолж бичлээ. Бидний олохоор зорж буй тархалтыг постериор тархалт гэдэг.
Түүнийг илэрхийлэхийн тулд нөгөө 3 тархалтыг олсон байх хэрэгтэй. ТТ параметраас хамаарсан төврийн тархалт болон X төврийн нөхцөлгүй тархалтыг ямар нэг байдлаар олох боломжтой. Харин приор тархалт буюу θ параметрын тархалтыг олж мэдэх боломжгүй юм. Тиймдээч бид түүний тархалтыг төврөөс хамааруулан байж судалж байгаа билээ. Энэ тохиолдолд постериор тархалтыг олохын тулд приор тархалтыг мэдэгддэг гэж үзэхээс өөр аргагүй юм. Иймд приор тархалтаар ямар нэгэн тодорхой тархалтыг шууд сонгон авдаг. Иймд постериор тархалт приор тархалтын сонголтоос хамаарна. Тэгэхээр Байесын үнэлэлтийн хувьд приор тархалтын сонголт шийдвэрлэх үүрэгтэй юм. Бид энэхүү хичээлээр Байесын зарчимд тулгуурласан 2 янзын үнэлэлт авч үзнэ. Байесын зарчимд тулгуурласан параметрын үнэлэлтүүд дотроос хамгийн хялбар томьёололтой нь хамгийн их постериорын үнэлэлт юм. Энэ нь хамгийн хүннөө бүхий үнэлэлт шиг тархалтыг хамгийн хутганд хүргэх утгыг параметр үнэлэлт болгон авдаг. Гэхдээ мэдээж постериор тархалтаа үнэлж буй параметрээр максимумчлах ёстой. Параметрын постериор нэгтийн функцийн график зураг дээр байгаа шиг хэлбэртэй гэж төсөөлье. Тэгвэл хамгийн их постериорын үнэлэлт нь постериор нэгтийн максимум энцэгт харгалзах утга байна. Иймд хамгийн их постериорын үнэлэлтээр ерөнхийдөө параметрын ганц утга олдоно. Байесын зарчимд тулгуурласан параметрын өөр нэг үнэлэлт авч үзье. Үүний тулд өмнө үзэж байсан нөхцөлд математик дундаж, улмаар сансрын өсгч утгын нөхцөлд математик дундаж ашиглаж прогнозлох тухайд үдсэн зүйлсээ сэргээн санах хэрэгтэй болно. Энэ талаар бид олон хэмжээст гигant тархалт ба шугамн загвар гэсэн сэдвтэ 9-р лекцээр үзсэн билээ. Тэр үед үзсэнчлэн хамгийн бага дундаж квадрат алдаатай прогноз буюу үнэлэлт бол нөхцөлд математик дундаж юм. Харин одоо бид тархалтын параметрыг төврөөс хамааруулж үнэлэх буюу прогнозлохыг зорж байгаа билээ. Иймд тус үнэлэлтийг X төврийн нөхцөл дэх θ параметрын нөхцөлд математик дунджаар авч болох юм. Тэгвэл манай үнэлэлт дээр хэлсэнчлэн хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлт болно. Эцэст нь нөхцөлд математик дунд чинь нөхцөл буй хувьсгчийн утгаас хамаарсан функц байдаг тул хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлт нь төврөөс хамаарсан функц байхыг тэмдэглэе. Хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлтийн мөн чанарыг ойлгуулах, түүнийг хэрхэн тооцоолж олдгийг үзүүлэх зорилгоор нэг жишээ авч бодолтыг нь дэлгэрэнгүй хийж үзүүлье. Байесын зарчмын хувьд приор тархалтыг заавал мэдэгдэнэ гэж үздэг тухай түрүүн хэлсэн билээ. Иймд параметрын тархалтыг урьдчилж заах нь мэдээж хэрэг юм. Энэхүү θ параметрыг жигд тархалттай гэж үзлээ. Харин X хэвсэгчийг θ параметраас шугам байдлаар хамаардаг бас түүнд жигд тархалттай хөндлөнгийн нөлөө орж ирдэг гэе. Хөндлөнгийн нөлөөг илэрхийлэх хэвсэгчийг юу үсгээр тэмдэглэв? Хэр хөндлөнгийн нөлөө байхгүй бол X хэвсэгч утга параметрыг нэг утгатайгаар шууд тодорхойлох билээ. Тэгэд ч туршилтын үед хэмжилтийн алдаа гих мэтчлэн хөндлөнгийн нөлөө орох тухай хичээл ихэнд дурдсаныг санах хэрэгтэй. Бас хөндлөнгийн нөлөөг θ параметртай ямар ч холбогдлохгүй буюу хамааралгүй гэж тооцъё. Ерөнхийдөө юу нь хөндлөгийн нөлөөлөл юм бол тэр нь тархалтын уг шинж чанар буюу θ параметрт нөлөөгүй гэж үзэх нь зүй ёсны хэрэг бизээ. Ийхүү хөндлөгийн нөлөө ба параметр хоёрыг хамааралгүй буюу ковариацын тэгтээ тэнцвэг гэсэн нөхцөл тавья. Ингээд хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлт буюу нөхцөл математик дундаж ашигласан үнэлэлтийг олъё. X хэсэгч ба θ параметруудын хамтын тархалтыг зураг дээр цэнхэр өнгөөр зурж дүрслэв. Эхний зураг дээр тэдгээрийн авах утгыг, хоёр дахь зураг дээр тэдгээрийн хамтын нэгтийн функцийн графикийг харуулав. Харин нөхцөл математик дундаж ашигласан үнэлэлтийг зураг дээр улаанаар зурсан. Бас тус үнэлэлтийг шугамын хэлбэртэй гэж үзвэл чухам ямар үнэлэлт олдохыг слайдын төгсгөлд тэмдэглэж улмаар харгалзах шулууныг нь зураг дээр хар өнгөөр зурлаа. Тинхүү шугамн загвар ашигласан үнэлэлт жинхэнэ үнэлэлтээс хэдий багч гэлээ тодорхой ажиглагдах зөрүүтэй байгааг анзаарч харна уу. Сая авч үзсэн жишээг ойлгомжтой болгохын тулд бодолтыг нь хангалттай дэлгэрэнгүй байдлаар бичлээ. Үүнийг та бүхэн өөрсдөө бие даан судална уу. Сая үтсэн үнэлэлтийн алдааны шинж чанарыг сонирхож үзье. Мөн эдгээр чанарууд мэдээж нөхцөлд дундаж цаашилбал өмнө үзэж байсан шугамн загвартай ч холбогдохыг анхаарна уу. Ингээд чанар бүрийн утга санааг үгээр илэрхийлье. Нэгдүгээрт манай үнэлэлт X хэвсэгчээс хамаарч томьёологдсон билээ. Энд X хэвсэгчтэй холбогдолтой бүхэн тус үнэлэлтээр илэрхийлэгдэх тул үнэлэлтийн алдаанд X хэвсэгчтэй хамааралтай зүйл үлдэж хоцрохгүй билээ. Хоёрдугаарт үнэлэлтийн алдаанд дунджаар тэгтээ тэнцүү буюу нөхцөл математик дундаж ашигласан үнэлэлт нь хязгаалтгүй үнэлэлт юм. Гуравдугаар чанар нухтай X хэвсэгч ба нөхцөл математик дундаж ашигласан үнэлэлтийн алдаа хамааралгүй гэдэгтэй холбоотой. Дөрөвдүгээрт нөхцөл математик дунджаар тодорхойлогдох үнэлэлтийн алдаанд тус үнэлэлтээр үнэлэгдэж гарсан утгатай хамааралгүй ажээ.
5 дугаарт нөхцөл математик дунджаар тодорхойлогдох үнэлэлтийн хувьд үнэлэгдэж буй параметрын дисперс нь үнэлэлтийн дисперс ба алдааны дисперс хоёрын нийлбэрт задарна. Одоо сая үзсэн чанаруудаа батлая. 1-р юуны өмнө манай үнэлэлт нөхцөл математик дунджаар тодорхойлогдохыг тэмдэглэе. Ингээд үнэлэлтийн алдааны нөхцөл математик дунджид үнэлэлтийн алдааг илэрхийлэх ялгарыг орлуулад математик дунджийн шугам чанар ашигласны дараа үргэлжлүүлэн хялбар тооцоо хийхэд 1-р чанар батлагдана. 2-р чанар нь бүтэн дунджийн томьёо болон 1-р чанарыг дэс дараалан ашиглахад гарна. 3-р чанарыг бас л бүтэн дунджийн томьёо болон 1-р чанарын тусламжтай батлана. 4-р чанарын хувьд коварацыг үржирийн дунджаас дундчуудын үржир хасч олдог томьёо. Улмаар 3-р чанар бас 2-р чанар ашигласны дараа гарах үр дүнд H(x) функцийн оронд нөхцөлт математик дунджаар тодорхойлогдох үнэлэлтэд орлуулбал хүрэх ёстой үр дүн гарна. 5-р чанарын хувьд нийлбэрийн ялгуурын дисперсийн томьёо ашигласны дараа 4-р чанараа ашиглана. Үүгээр өнөөдрийн хичээлээ дуусгая.